Энэ үнийг цогоо гэдэг. Тэрээр хуваарь гайлын бичиг баримтаа бүрдүүлж чадахгүй байгаа иргэдийн бичиг баримтыг нь бүрдүүлж өгдөг алдуур маягийн хачин сонин ажил хийж амь залгуулдаг нэг. Гэтэл сүүлийн үед түүний орлого эрс муудаж байгаа нь ямар учир шалтгаантайг олж ядан бухимдонгүй явна. Энэ удаад цогоо маань олон жилийн түнш пүрүс машин оруулж ирдэг баяраа руу хийлгэх бүрдүүл байгаа талаар тодруулахар залгана. За сайн уу? Ойр тайгаас сураг чимээгүй болчихвоо. Сүүлд оруулж ирсэн хэдэн машиныхаа бичиг баримтын бүрдүүлтийг хийхгүй юм уу? Сайн уу? Найзах нь ажил хийвэн баг уу? Найз нь 4-7 хоногт бүрдүүлэлтээ өөрөө захимаар илгээгээд машинуудаа авсан шүү дээ. Тийм үү? Тэр нь тэгээд яадаг гэсэн үг вэ? Хөгшин, яг амархан болсон. Бичиг баримтаа тээвэр 100-аас мэйлээр авчгаад www.gailzig-ийн хоёр руу орж мэдүүлгээ илгээхэд л төд удалгүй татврын нэхэмжлэн ирээд тэрийгэ банкны аппараа төлчөд шууд талбай руу очоод явчихдаг болсон байлээ. Өөх, тийм үү. Тэгээд гайл орохгүйгээр захимаар илгээхээр надаас хордон байна гэж юу? Гайлын бүрдүүлэлтийн захин төгөж сайхан зүйл бий болсон байж тээ өгшөө. Монгол улсын альж бомтоор бараа оруулж ирсэн бичиг баримтын шалгалтыг энд нэгдсэн байдлаар захимаар хийдэг болсон байна лээ. Асууж тодруулах зүйл гарвал явах уу? Татвар гарахгүй удах асуудлыг яаж шийдэх вэ? Тэрийг бас шийдсэн байна. Програм дээр чатботороо бичээд асуудал нь тэр дороо шийдэгдэж байна лээ. Юм хөгжнө гэж сайхан юм аа. Өмнөх шиг нааш цааш бичгээ барьж гүгээд л дараа л зогсоол зарим ааштай байцаагч нар загнуулдаг үе өнгөрчтэй. Яа үнэн. Цаг заваа гэр бүлдээ зориуланга захимаар бүрдүүлэлтээ хийдэг болж штэ цаан чинь. Тийм учиртайж даанч хүмүүсийн уцаар залгаж юм асуух нь багасаад байсан юм аа. Гайл руу ч олон удаа явахгүй амар болсон. Бараагаа авахдаа ганц удаа очдөг болсон байлээ. Харин тийм байна. Ямар сайндаа л найз нь чам руу залгаж явах вэ? За. Тэгвэл одоо найз нь ч гэсэн захимаар бүрдүүлэхийг сорё та. Баярлалаа хөө. Тийм шүү миний найз. Юм өгчөөд улам л амар болоод байна. Захимыг ашиглаж цагаа хэмнэ. Гайлын ерөнхий газар.